Үзэгчтэй таны сонголт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар за Монголдо турах төвүүдийн анхдагч 20 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байгаагаа гэдгээрээ үзэгчдийн хизээний танил болсон хулан турах төв дээр хүрэлцэн ирээд байна. За цаг үеийн нөхцөл байдал хөл хоройтой холбоотойгоор за илүүдэлж юм бол хэн бүхний анхаарлын төвд орсон байгаа. Тэгвэл хулан турах төвд та явснаар өдөрт 500 граммаас 1 кг хэмжээнд хасах боломжтой юм а. Уран дулаан улирал хаяанд ирж охид бүсгүүчүүд та бүхэн нэмгэн хувцсандаа ороход илүүдэлж таны санааг зовоож өгнө. Тэгвэл Монголын анхны турах төв болох хулан турах төвд энэхүү асуудлаа даатгаарай. Заавал дасгал хөдөлгөөн хийж хөлсөө гаргаж өөрийн бие махбодыг зовоолгүйгээр турах массаж, турах аппарат зөв хоолтыг ашиглан жингээ хасах боломжтойг харуулахыг зорддог хулан турах төв нь таны биеийн онцлогоос шалтгаалan өдөрт 500 граммаас 1 кг турах боломжтойг харуулсаар байна. Та 5 дахь орчинд илүүдэл жингээсээ салаад зогсохгүй маникюр педикюр гоо сайхны үйлчилгээг авах боломжтой. Зуны дэлгэр цаг хаяанд ирж охид бүсгүүчүүд та бүхэн чанартай материал шинэлэг өнгө төгрөхөөр ухамсаа бодуулж гоо сайхандаа анхаарах боломжийг манай хулан турах төв олгож байна. За одоо энэ болохоор одоо ихэвчлэн хүүхнүүд энэ ард талынхаа хэсгээр энэ давс их эзнээс болоод юм уу дээрээс нь бас таргалтаас болоод энэ нуруунд дээрээ бас юм овгор хүзүүн дээр юм овгор юм гарч ирээд байгаа. Ихэнх бүсгүүчүүд энэ ажил их суудлын ажил хийснээс дээрээс нь таргалтаас дээрээс нь давстай их хоол идчихснээс чихэр кола, спрайт кола, фанта их ууснаас хөдөлгөөнөс төгдөл орсноос хүний бүх хуян шаруулс нь дээшээ ингээ овоороод үе мөчний зөөлөн эдийн бас юм өвдөлт маягийн юм болоод эхэлж байгаа гэсэн үг л дээ. За энэ болохоор одоо хатгаа хөрсөн ч юм уу ханиадтай ч юм уу цээжний хөндийн хэсэг дээрэс нь одоо зүрх судасны бас бөглөрөл тагларал янз бүрийн амтай цээжний хөндийн хэсгийн бас таргалттай тийм хэсгүүд байдаг. Тэднийг бас хэвэн байдалд оруулах гэж мөн нурууны энэ овоосон овгор арт талаа ингээд 3 4 ном ингээд дэлгээ тавьсан юм шиг зузаараа таргалаад байна штэ. Тэр хэсэг чи өөхний бицэлтэй аппарат. Бүсгүүчүүд болохоор нэг хэвлийн хэсгээр аяг хөөхөлттэй байгаа. Давсгныхаа дээдлийн хэсгээрээ тэгээ тэр хэсгийн одоо өөхний бицэлт явагдаж байна. Энэ өөхний бицэлтийг сайн хийгээд ирэхээр хүүхнүүдийн тэр хэвлийн хэсгийн өөх нь аягүй сайхан багасаад өгчдөг байхгүй. Ихэвчлэн хүүхнүүд болохоор ард талын нуруун хэсгээр хотгор ерөөсөй байхгүй болоод байгаа таргалаад ингээд суудлаад байгаад ард талаараа бүдүүрээд тайлгүй болоод байгаа. Түрүүний би ярьсан шүү дээ. Одоо энэ хэсгийн одоо гол энэ хэсэг нь бол тайлын ухалт хийж байгаа гэсэн үг. Тайлаа гаргаж өгч байгаа. Ууц нурууны бас өөхөлтийг багасгаж өгч байгаа юм. Биеийн галбирыг ер нь бол манай турах юм чинь болохоор хүний галбиржуулдгаараа харандаа үзүүрлж байгаа юм шиг галбиржуулдгаараа онцлогтой тэрүүгээрээ бас ялгаж болно. Фитнест яваад дугуй унаж дасгал хийгээд үр дүнд хүрэхгүй байгаа охид бүсгүүчид та бүхэн эрүүл зөв аргаар илүүдэл жингээсээ салахыг хүсвэл 20 гаруй жилийн дадлаг туршлагатай хулан турах төвийг яг одоо зориорой. За үзэгч та бүхэндээ хулан турах төвийн хаягийг танилцуулъя. Хөөн Плазагийн зүүн талд Дүнжин арга хотгоны 108 дугаар байрны 1 давхарт 1 тоотод байрлаж байна.